Заан огт нь 2. Эрт урт цагт нэгэн бяцхан хотын захад нэгэн заан оршдог байжээ. Заан өдөр бүр голд очиж ус ууна. Тэр голын ирэг дээр бас нэг огт нь амьдарч байжээ. Заан ус ууж ханаад огтны нүхийг усаар шүрчиж усанд авахулдаг байжээ. Ингээд огтны тэсхийн аргагүй зовлон зүдүүрт унахаар нь огт нь миний өчүүхэн орон байрыг битгий сүтгэж гэж олон удаа гуйжээ. Гэвч заан огтны үгийг тоомсорлохгүй урдын адил сүйтгэсээр байж. Нэг өдөр зааныг ирэхэд огт нь миний орон гэрийг сүйтгэхээ зогсоохгүй бол танд дайн зарлана гэж. Заан энэ үгийг сонсоод үл тоомсорлон хөөх инээдэнд хурж гинэ. Огт нь тэр хавийн ардуудад би заантай байлдана. Ийм учраас маргаашийн дотор та нар эндээс нүүж холдохгүй бол дайны хүлд өргөдөн шүү гэж зарлжээ. Гэтэл баячууд огтны үгийг тоохгүй. Энэ өчүүхэн муу огт нь заантай яаж байлдах юм бэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэх нь ч гайгүй биз гэд нөөсөнгүй. Харин ядуу ардууд огтны үгийг сонсоод бидэнд аюул учирч магадгүй гэд нөөцгөөжээ. Маргааш нь зааныг усанд ирэхэд огт нь хамрын нүхээр нь орж улаан хоолой уушиг зүрхийг нь урж гарчээ. Заан амин тэмцэж, чарлан цогцон туйлж, хав ойрын айл амьтныг дайран сүйтгэж, нүүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ. Заан галзуурч үгсэнд огт нь зааны хамрын нүхээр буцаж гараад голын эрэхтэй очиж амар сайхан жаргаж гинэ. Маш сайн магадлан бодоод маргаашийн үлгэрийг дэлгэн сонсоорой. Ардынхаа сайхан үлгэр шиг амар сайхан жаргаарай.